За бүгдээрэнд нь энэ сайхан шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Тэгээд энэ сайхан өдрийн төлөө бүгдээрээ хамтдаа эзнийхээ нэрээр хамт залбирая. Бүгдээрээ хамт талархъя. Халелуя. Хайртай бурхан минь таньда баярлалаа. Энэ л сайхан өдрийг та бидэнд өгч энэ өдрийг өрөөж өгөр эзэн минь. Бид урд байгаа бүхий л цагуудаа таньдаа өргөж. Энэ цагт та бидэнд хандан үгээ айлтгах болтугай. Та үгээрээ биднийг босгон байгуулж, урамшуулж, зоригжуулах болтугай. Хэзэн Есүсийн нэрээр бид хамтдаа залбирanгуйлаа. Амен. Амен. За. Бүгдээрээ Исая 50 дугаар бүлгийн 10 дугаар ишлэлээр хамт очиё. Та нарын дунд эзнээс имээдэг, зарцынхын дуу хоолойг дагдаг хүн байна уу? Харанхуйд явдаг, гэрэлгүй хүнээ. Эзний нэрд итэг, бурхандаа найдагч. Амен. За. Бүгдээрээ сая Исая иш үзүүлэгчийн номоос хүлээн авч уншлаа. За энэ хэсгийг ойлгохын тулд өмнө нь юу болсон болоо? Исая тухайн үед Израильчуудад сайн мэдээг дуулгахыг хүссэн авч тэд сонсохоос татгалцсан. Тэгээ Бабилоны цөлгийн үеийн тухай бүгдээрээ өмнөх бүлгүүдэд одоо Бабилоны цөлгийн үеийн тухай гарч байгаа. За та өөрөөсөө нэг асуугаарай. Бид нэгэн цагт сонголт хийсэн тийм ээ. Би Бурхныг дагнаа гэж, би Бурхныг гэрчлэн амьдрах болно гэж нэгэн цагт бүгдээрээ Бурханд хариулсан байгаа тийм ээ. Хариулсан хэн бүхэнд өөрийн үүрэг болон давуу эрхийг нь дахин энд сануулж байгаа. Энд Бурхны авралын үгэнд бүрэн найдахыг бас тэр амьд итгэлийг энд илэрхийлж байна. Итгэлд дуудагдаж буй хүмүүс үнэхээр эзнээс эмээгчд түүний зарцын дуу хоолойг дагагчд байдаг. Үүнийг Бурханаас эмээх сэтгэлтэй хүн тийм ээ түүний тушаалыг, үгийг тэр хайрын улмаас дуулахтаа бид нар дагдаг. Харин тухайн цаг үед Израильчууд нутгаасаа хөөгдөж олзлогдсон тэр хүнд хэцүү цаг үе байсан. Тэгээ харанхуйд алхахад юу н яадаг вэ? Сэтгэл санаагаар ундаг тийм ээ. Баяр хөөргөө байдаг. Ирээдүй бүрхэг байдаг. Найдваргүй байдаг тийм ээ. Тэгэд бидний хэзэн Месаягийн тэр туулсан шиг бусдад хаягдах, тэр хавчигдах ийм үеүүдийг туулж үзээгүй хүн гэж бараг байхгүй байхаа. Бурхны хүү Есүс Христ хүртэл Бурхан минь ээ, та яагаад намайг орхивоо гэж хашгирч байсан шүү дээ. Харин зохиогч дараах энэ арга замуудыг бидэнд хэлж өгч байгаа. Эзний нэрд итгэе. Бурхандаа найдаа гэж. Мөнхийн тэр аз жаргалаа олж харж чадахгүй байгаа. Тэр хүнд үед эзний нэрд итэг гэж. Бурхны тэр хувиршгүй, тэр мөн чанар, тэр өршөөл, тэр үнэнч байдалд итгээрэй гэж хэлж байгаа. Итгэлээ хадгалаарай гэж хэлж байгаа. Зам харанхуй байсан ч тэр Бурхны дуу хоолойг сонсох бидний эзэн тэр харанхуйг туулж Бурханд итгэсээр байсан тэр үеийг бүгдээрээ бас санацгаая. Ингэх юм бол үнэхээр бид нар итгэл дээрээ бат зогсож
итгэл дээрээ алхаж үнэхээр эзний бидэнд хандан хэлсэн энэ үгийг бид зүрхэндээ нандинан хүлээж авч ямар ч үед бид Бурхныг дагах тэр шийдвэр сонголтуудыг гаргадаг юм а. Христээр дамжуулж тэр зуршлагчаар дамжуулж миний Бурхан гэж дуудаж түүний нэгүсэлд найдах юм а. Амен. Эргэн тойронд харанхуй байсан ч гэсэн итгээд байсан ч гэсэн алив юм болж бүтэхгүй болж бүтэж байгаа зүйл нэгч байхгүй ийм цаг үеүүдэд бидэнд маш их байдаг. Итгэж байгаа мөртлөө юм бүтэхгүй сэтгэл санаач бүр авах юм байхгүй болцсон урам хугарсан ямар ч зориг байхгүй энэ бүх зүйл болж байсан ч гэсэн итгэрээ л гэж хэлж байгаа. Итгэлийн тэр замын тэр алхам бүрт бүгдээрээ бас итгэж итгэлийн замаар бүгдээрээ алхацгаая. Итгэл бол харанхуй доторх гэрэл байдаг. Тэгээ бүгдээрээ эцэст нь амьдралд ямар ч гарц харагдахгүй тэр харанхуй нөмөрсөн мэт санагдах үед Бурхныг сонсдог. Хүмүүсийн тэр зөв сонголт нь тэр өөрийн ухаан бодлыг орхиж тэр Бурхны тэр хувиршгүй заа чанарт итгэн түүн дээр бүх итгэлээрээ бүх зүйлээрээ очдог. Бурхныг түшдэг байцгаая гэж би бас та нарыгаа уриалж байна. Тэгээ өөрийн Бурханд найцаар бай. Харанхуй байсан ч гэсэн Бурхандаа итгэсээр байцгаая. Амьдралынхаа алхам бүрт итгэл найдвараа байнга сэргээж түүнийг бүр давтаж тэрийг бүр баталж итгэсээр байх энэ сонголтыг өдөр болгон бүгдээрээ хийдэг байцгаая. Тэгээ энэ бүх зүйлийг эзэн бас өнөөдөр бидэнд сануулж байгаа. Тэгээ энэ сануулсан энэ зүйлийг Бурхны үгийг бас бүгдээрээ хүлээж аваад баяр хөөртэй урам зоригтой эзэн дотор үргэлжлүүлэн алхацгаая. Амен. Тэгээ бүгдээрээ энэ цагийг Бурхандаа даатгаад хамтдаа залбирая. Халелуя Иесус. Хайртай Бурхан амин таньда баярлаа. Эзэн Бурхан минь тэд үнэхээр эзнээс имээдэг. Үнэхээр эзний үгийн өмнө даруй зөрсдлээр ирдэг. Та өөрийн хайртай хүүхдүүдийнхаа тэр итгэлийг та ерөн сахин хамгаалах болтугай. Хайртай Бурхан аав минь ээ. Үнэхээр таньда талархаж байна. Амьдралд хүнд хэцүү асуудал байсан ч гэсэн эзэн Бурхан таньда итгэх энэ сонголтыг өдөр болгон бид гаргадаг баймаар байна. Танд итгэн, танд итгэл найдвараа тавина гэдэг ямар чухлыг та бидэнд илүү их ойлгуулж, ухааруулж өгөөрэй гэж танаас үнэхээр чин сэтгэлээсээ гуйж. Хэзээ минь урд байгаа бүхий л цагуудаа өдрүүдээ таньдаа өргөж байна. Таны удирдамж, таны чиглүүлэг бидний дээр байх болтугай. Хэзээ Есүсийн нэрээр бид хамтдаа залбирanгуйлаа. Амен. Бүхнийг өөрчилнө, бүхнийг амьдрал